Хай балаагнараа балаагаар ирэн сүхтэвтэй мэрл. Тэр дөвчгнөх яг хөх миний нүд өвдсөн маа харж байгаа sorry. Би бичлэг хийхгүй бай гэж бодлоо нүд маань юм аа тийм амар зэрэгтэй. Ийм амар бичлэг гэж sorry. Гэтэ ер нь зүгээр ингээд YouTube хийж ихсний ач тус ч юм уу мэдэхгүй. Их сонирхолтой надад бас их сонин ийм шин зүйлүүд боллоо даа юм санагдчихээн. Юу нэ гэхлээр би ер нь ингээд өөрөө өмнө нь олон жил гадаад амьдарч байсан учраас ингээд өвдөхөөрөө дөр чимээгүй л байж тэг тэм төрлийн хүн. Тэг ерөөсөө угаасаа хинт ч хэлэх үү өвдөл чимээгүй идгээл тэгэл угаасаа нөгөө ээж дүүгээс хоол байдаг учраас угаасаа хиндээч ээж рүүгээ яриад би өвчлээг үл ээж маань угаасаа имчилж өгч чадахгүй санаа зовхоос цааш тэгэл өвдөл ганцаараа л чимээгүй өвддөг төрлийн хүн одоо ч стил тийм л дээ. Гэтэ YouTube би ч ихсэн чи харин ингээд би өвдсөн байна энэ тэргээд бас ингээд одоо чинь намайг үздэг хүмүүст бас ингээд хийлж мэлж болдгийм байна. Тэгээ бас энэ амар сонин шин мэдрэмж байна. Тий надад нүдний юм өгөөч гэхгүй бодлоо. Би тэ сайн нүдээ ажлаа тарж орж ирээд нүд угаагчаар угаачлаа. Тэгээд өнөөдөр линз зүүж чадахгүй учраас би ингээ шилээ зүүж байгаа. Тий тэгвэл байг үндэ одоо бүрсээгээд камера чанаагаа гарахгүй. Ийм тэнэг царайтай. Тэгээд би усанд ороо гарч ирсэн учраас зүс мань арай хатаагүй байгаа. Гэхдээ яг вэ та нар угаасаа тэгээд миний барыг ийм царайг хараад зөндөө тасцсан бах дөө. Миний нүд ихтэй арай л булцсан улаан байна. Sorry. За тэгээд өнөөдрийн гол сэдврүүгөө орцгоо. Өнөөдөр яах юм гэхээр би зүгээр би Америкт ирээд ингээд нөгөө нэг би өмнө нь миний YouTube видеог сан үзчихсэн хүмүүс бол ер нь бол мэдж байгаа. Би Instagram дээр болон Facebook дээр fashion content хийдэг. Тэгээд ер нь бол Америкт бол яг хөөх нэг 20,000 дагагчтай тэгээд одоо fashion content creator гэдэг байр суурин дээр ингээд явдаг юм аа. 100,000 дагагчтай хүмүүсийн хажууд бол би хинч бишээ. Гэтэ миний үзэл амар өндөр байдаг байхгүй юу? Ер нь бол Америкт ерөөхдөө юу хардаг? Ямар нэгэн газар хамтрахтаа чиний followers-ийн тоог биш нөгөө нэг үзэлтийн чинь views-ийн чинь тоо болон хандлтын чинь амар харж хамтардаг юм байна лээ. Тэгээд ер нь бол би эхлээд өөрөө ингээд ганц нэг 10,000 дагагчтай болж эхэлсэн үедээ ганц нэг газрууд руу өөрөө ингээд төсөл явуулдаг байсан байхгүй юу? Ингээд би ингээд fashion influencer байгаамаа инээ тэрэгээд ингээд тэгээ танахтай хамтрах хүсэлтэй байна гэд ингэж явуулдаг байсан. Тэгээ тэгсэн чинь надад урдаас ирдүгээс мэйл нь болохоор юу байсан гэсэн чинь дагагчийн тоо гэж юус асуухгүй шууд бичлэгнүүдийн чинь views нь хамгийн дээдлийн views нь ямар хөө байдаг вэ? Нөгөө юуныхаа reels-үүдийнхаа ингээд views-ийн нэг скриншот хийгээд явуул гэдэг юм бэл мэйлэр. Тэгээ би анх хідэн газар зөндөө гэж явуулаа зөндөө бүтлэг үзсэн. Тэгээ угаасаа 10,000 дагагчтай байсан. Тэгээд миний бичлэг нэг үсрээл 20,000 занган үзэгч views энтертэй байсан баг тэр үед чинь би ч дучраггүй нэг 10,000 views аваад за одоо ингээд далаад өгөх юм байна гэж бодоод байсан ч харингүй сүлдээ бүр сая үзэлт энтер аваад тэгээд газрууд чинь тэгээд нэг сая views аваад тэгээд тогтмол нэг 100,000 views энтертэй болоод ирэхлээр газрууд ч өөрсдөө холбогдоод эхэлт юм билээ. Тэгээд би айгу аваа олон хідэн газраас ингээд ийм хамтрах санал энтер авч ирсэн. Тэгээд зарим нь үнэхээр надад таарахгүй брэндүүд бол би заавал яа гэд хэлдэг. Нэг юм доо эсхий тавч мавч зардаг ч юм уу. Тэгээд нэг сонин бодолч зарж мардаг ч юм уу. За тэр яг ямар ч тач би ингээд нэг ийм шалрал болор хэзэн газруудтай хамтарч ажилладаг байсан угаасаа тийм. Тэгээд тэгсэн чинь харин надад би ингээд Gap гэх брэндтэй Америкт байдаг хүмүүсүүд мэдчихсэн монголчууд угаасаа мэдэх бах уу. Gap гэх брэнд байдаг шүү дээ GAP гэдэг. Тэнд эднийхтэй хамтарч үзхийнсаа эднийх амар гоё миний стил юм амар зардаг байхгүй Америк нэг л энэ төр. Тэгээ би үзхиймсаа ингээд намайг ч тооход 20,000 ч юуг нь тоохов дээ гэж боддог байсан. Жаар намайг тоогоод над руу мэйл явуулсан байсан 7 хоногийн өмнө. Тэгээ би ч дучраггүй баярлаад нэг Instagram-аа close дотроо баярлж story хийж мэйгээд тэгсэн юм уу. Тэгээд гисэн чи харин хувцснууд нь ирсэн байна Gap-аас надад явуулсан хувцснууд нь. Тэгээд бас өөр нэг газраас бас надтай нэг хамтраад юм юу энэ 9 сарын 5-нд би нэг Big Bang-ийн тоглолт үзэж байгаа юм дээ. Тэрэндээ зориулаад нэг подолкин тэр надад бас нэг газар зүнгүү хийж өгөөд хамтрая гээд. Тэгээд өөрөө угаасаа санал тавиад тэгэхээр би энэ тоглолт үзэж байгаа гэсэн чинь тэр тоглолтын чинь зориулаад бас тэгвэл подолкины мэлтэр хийж өгье баригээд бас нэг газараас надад хоёр подолкин тэр явуулсан байна. Миний тэгээд одоо ингээд ирсэн юмнуудыг та нарт харуулъя. Бас Banana Republic бас надад юм явуулсан. Гэхдээ Banana Republic-ийн явуулсан юмнуудаас нэг л ирсэн байна. Буснаар ирж амжаагүй байна. Тийм учраас би нөгөө нэг тэрийг хүлээгээд эдрийг ингээд задлахгүй байгаад чадахгүй байна. Тэгээд тэсэхгүй одоо ингээд ашиг байгаа хэдийн нийтлэл задлаад харъя. Би бас нэг заргаас авсан юм бол өөрхөн мөнгөөр авсан. Тэр бол яг гэхдээ яг авсан юм та нарт зүгээр явсан сонирхолтой голноор авчуулаад харуулчих. Тэгээд өнгөө авсан юмнууд эхлээд харуулъя. Надад ирсэн. Тэгээд би нэгөр одоо юу яах хэвтэй нөгөө юм ин авцсан юм ч одоо юма хийш тэ нөө reel мэлээ хийх хэвтэй. Тэгээд нэг удахгүй Instagram дээр өнөөдөр YouTube маань ингээд анзлагдаад орох байх. Тэгвэл би Instagram дээр маргааш нөгөөдрөөс миний нөгөө нэг fashion content одоо та нарт үзүүлж байгаа хувцс
Нөгөөдрийн цаад өдөр. Ой. Instagram дээр ингээд fashion content болж орно. Тэгэхээр өдрийг үзэх юм бас миний Instagram-ыг бас дагаад байжихгүй юу? Бас YouTube-ийг бас subscribe хийчихэд байжихгүй юу? За одоо ихлэ олон юм гуцаад явах намайг олон юм гуцдаг гэд хүмүүс намайг загнаад байсан. Намайг чинь өчнөө балаа үзэх юм аа. Тэр балаа нар бasta барьж идлээ штэ. Гэтэл угаасаа бид нар балаа байгаа юм ч ямар ч өөр арга байхгүй. Гэж. Тэгээ мик ингэртэ зүжи. Одоо тэгээд эхлэе. Хамгийн эхлээд надад энэ хаяг маяг харж байна тий. Ингээд ирсэн би энэ түрүүн би энийг тэгтээ яг үндэ нөгөө нэг юу би юм захиалаагүй дэ гэж бодоод юу яасан. Тэгсэн чинь харин ингээд задлаад үзсэн чинь харин надад тэр нөгөө Instagram-аар нэг юм бодол гэдэг газар байсан. Муу цамцууцаад мэдгүй. Тэгэхээр би яг Instagram дээр энийг оруулах хэрэгтэй нарийн сайн мэдгүй байна. Та нарт тайлбарлахыг орсон. Тэгээд тэр хүний надад зориулж өөрийнх нь гаргасан нэг дизайн тэгээд миний надад зориулж хийж өгсөн нэг загварын бодолыг хитүүлээ бөөнд арцгаая. Би юуг мэдгүй ингээд сандраад задлсан чинь харин тэр хүнээс ирсэн юм байсан би. За энэ болохоор тэр хүний өөрийнх нь хийж өгсөн загварын энэ өөрөө зурдаг гэсэн тэгээд ингээд зураад энэ загварыг хийсэн юм байлээ. Тэгээд надад энэ загварын таалагдаад би нэг авъя гэдэг нэг авсан. Артлан тэгээд урд талдаа болохоор энэ дахиад би жижигнэр ингээд арай өөр чийл гэдэг ийм хэлбэртэйгээр ингээд хийлгсэн. Америкт амьдардаг хүмүүс иймэрхүү подолкын дээр ингээд хүссэн загвараа хийлгэмээр эсвэл бэлэн ийм гоё загвартай яг юм зурсан загваруудыг авмаар байвал одоо миний Instagram дээр би нэг угаасаа энэ хувцснуудыг би reel дээр оруулна. Тэгээд тэгэхээр яг Instagram дээр угаасаа collab хийгдэ ороод ирнэ. Тэгээд иймэрхүү юм Америкт амьдардаг хүмүүс сонирхдаг бол миний тэр Instagram руу ороод тэгээд мэдээллийг өөртөө шууд хараад авчаарай. Энэ тэгээд би 9 сарын 5-нд Big Bang-ийн тоглолтыг үзэж байгаа. Миний бүр ингээд би ч одоо бүр VIP байлаа шүү дээ. Хар багын бүр. Би ч одоо Монголын хамгийн анхны Big Bang-ийн fan club-ыг байгуулад уулзалт энэ төр хийж исэн жоохон ичмээр л байдаг л та. Тэгтэл би тэр үедээ бүр Big Bang гэдэг бүр үхдэг байлаа шүү дээ. Бүр үхдэг байлаа. Энэ арт талд нь болохоор би ингээд ийм hot pink-ээр титмийн хийлгээд тэгээд Big Bang Fan Forever гэдэг ингээд одоо энэ бүгднийх нь 90-нд нь ингээд хийлгүүлээд G-Dragon, Taeyang, Top, Dyson, Stingray гэдэг. Тэгтээ яг одоо Stingray энэ байхгүй л. Тэгтэл яг угаасаа гоё л эсрэг үедээ. За тэгээд арт талд нь болохоор юу гэж бичүүлсэн бэ гэхлээр Forever VIP always Big Bang until whenever. Гоё бастай. Тэгээд энэ подолкийг надад ингээд хийж өгсөн тийм нэг YouTube дээр угаасаа оруулна гэж бодохгүйсэн л да. Гэхдээ яг амар хөөрхөн хүн ингээд бас өөрөө надад өөрөө бас нэг холбогдоод ингээд энийг хийдэг залуу хар залуу байсан. Амар лаглаг загвартай, амар юм креатив, урам сэтгэмжтэй мэдгүй. Тэгээд тийм байсан. За хоёр подолк үзүүлэх гэж одоо хорвогийн талыг туулах юм байна. За тэгээд энэ хоёр подолкийг тэгээд би одоо ингээд бас үнэгүй авлаа. Нэг юм хийдэгний тулд таа гэж. За дараа нь болохоор Banana Republic-ийн нэг юм ирсэн байна. Энийг харъя. On jeans. Ийм цолгоо jeans. Нэг одоо өмсөж үзүүлэх юм уу? Яах вэ? Өмсөд гэс үзүүлэх үү болох уу? За дараа нь юу тааж өмсөж үзэхээр бол дараа нь өмсцөөе. Мөртөж ийм jeans ирсэн байгаа юм бэ. Энэ ч материал нь бүр гал юм биш үү? Би энэ албаар эмэгтэй jeans авсан. Би одоо заримдаа эмэгтэй jeans авчдаг. Америкт угаасаа амар сайд амар том. Гэтэ энэ угаасаа хэлбэр нь ч гэсэн гоё, өнгөн ч гэсэн гоё харна. Яг ийм 90 оны загвартай хүнд байсан. Тэгээд би нэг Banana Republic-ийн эмэгтэй таскаас авсан. Яг энэ өмнөд та нар авмаар байл. Тэгээд Banana Republic-аас очиад гэхдээ миний Instagram-аас ороод линк минь авах юм бол хямдрал өгөх юм байл шүү. За Banana Republic чинь ганцхан юм ирсэн байгаа маа чаас. Тэгээд Gap юм гэдэг одоо авцгаая. 짜잔. Нахаа. Энэ хөөрхөн мал энэ дээр юм бамбруу штэ. Ийм малгай. Энэ ардтал дээр төмөрөн дээр ингээд Gap гэсэн бичтэй. Одоо энэ дээр өмсгөх захгүй. Дараа нь гоё нэг яг reel дээр л өмсөж танаас би стайлинг хийж үзүүлье. Энэ гэхдээ ямар гоё өнгөтэй юм би савчин жоохон яаж ийсэн чинь дараа нь тэгшэлчүүл. Энэ гэхдээ
энэ дээр стэм гоё хараа. Стэм гоё стаби нэг зарахгүй гэж шүү. Задан ой тратны гэрээ хаяа харагдах юм алаатай миний бол бас таслах гэж. За ингээ бас дараагийн гап юм дээ шүү. Тот гэсэн. Оо, шинэ зарлах гоё те. Тэр даваа хувц хонор бол бүр энэ дэлхийн хамгийн гоё зүйл. Онлайнаар захиалсан хувц гэрт ирээд тэрийг залах бас хамгийн гоё шүү. Энэ тэгээд white tote bag. Энэ амар гоё материалтай. Зараад байгаа юм шин. Ер нь бол би дэлгүүртний энийг очиад барьж үзчихсэн. Тэгээд энэ нь угаасаа мэдчихсэн учраас энийг захиалсан. Өнгөө болохоор заацсан. Иймэр сайн. Энд чинь юу байлаа? Энд чинь $50,000 гэдэг лөө. Би тийг санаад байна. Тэр үед лавдаг. Тэгээд эссэн. Тэгээд би ой яас үнтэй даваа ганц төтөг. Болиоли зүгээр нөгөө нэг хямдхан давн туура башчигээд адилхан бараг л ийм л харагддаг шүү дээ. Нөгөө трейдер жогийн торнууд Америкт амьдардаг хүмүүс мэдж байгаа. Тэгээд би арайч ганц энэ дээр нэг гэп гэдэг чинь $50 болиоли гэдэг аваагүй байхгүй юу. Тэг өнгөө юм болохоор сайн авчлаа. Я ахад нэг юм биш тийм юу юм бэ? Оо. Энэ бүр хөөрхөн заяа. Оо цэник дуусгах юм авц та. Энийг хараа. Энэ бас ингэ жижигхэн төөт баг байгаа байхгүй юу? Энийг энэ төөт багнаас ингэ хамгийн гол нь ингэ зүүж болдог. Тэг би нэг ингэ авсан зүгээр юм хөөрхөн байна. Авсан гинэ. Өнгөө авсан юм аа. Тэг баяртай байна. Гэпэс надад холбогдоод ингэ би юм аавны жижиг төсөлж ирсэнгүүд энийг бас YouTube дээр та нарт үзүүлээд ингэ яриас үнчиж бодож ирсэнгүй. Энэ амьдралдаа. За дараагийн бас нэг гэп юм. Энэ хороо jeans. Энэ бас би энэ jeans-ийг бас гэп дээр харсан байсан. Ягаад тэр үед би зүгээр аваагүй байгаа мэдэхгүй байна. Мөнгө хийсэн байлгүй дээ. Угаасаа ягаад аваагүй ах уу? Ойлгомжтой бас утж юм аа. Энэ ийм эндээ ийм нэг ийм юутай тэгээд ийм гоё зүгээр ийм шолон өргөн өмд. Тэг би нэг яг энэ өмдөг манекенд өмсгсөн байсан байхгүй. Ямар гоё юм бэ? Өө давхансан гээд орчоо тэгээд нөө нэг ингэдэг штэ. Өөний төлөө үнийн за дараа бол тэгээ гардаг тэгээ гарсан байхгүй юу. Тэгсэн чинь хараа бараг л удаагүй 71-ийн дараа гэпсаар надад мэйл ирчихсэн байна. Тэгэхээр үнгүй юм донд авчуулаад гэсэн аваадах юм байгаа л дээ. Тэг авсан энийг. Тэгэд та нар миний энэ хувцснуудыг өмсөөд юу яаж байгаа? Ямар хөө бас нэг харахыг хүсэх юм бол миний Instagram руу ороод маргааш нэг өдрөөс ороод хараарай. Удахгүй угаасаа бичлэгэд орно. Тэгээд нэрийг одоо тэгээд өмсөөд reel хийн штэ. Тэгдэг болохоор яг үнгүй юм ирдэг. Америк тэр нь хамгийн гоё ингээд. Надад Америк таалагддаг. Тэгээ миний нүд жоох харгаад байна. Өнөөдөр бичлэг жоох удаа хийх надад жоохон хэцүү байна. Тий sorry. Sorry seems to be. Тий. Тэгээд би энийг бол би Zara-гаас надад ингээд бэлэг явуулсан байна. Худлаад. Би Zara задаахан арай намайг тоохолоог баха. Яг одоо Gap Banana Republic хоёр бол тоож нийт чинь удахгүй бас тоовол тоохоор Эрүүл Батар шиг гэ та нараас эрүүг Zara тоогоорой гэд ингээд гоё. Миний рилний доор үнэхээр миний яг энийг үздэг миний гоё балааванар байвал миний fashion рилний доор Zara-г таглаарай. Оо тийжээд удахгүй би бас жинхэнэсээ Zara-гаас ингээд юу авчаад sponsorship авчаад та нарт бас ингэ үзүүлээ суухад удахгүй ирнэ андаа. Лөө. За ганц хийчих шүү. Хуцаад хийдэг юм. За энэ Zara-гийн энийг бол би диско тэгэхээр угаасаа бүгдээрээ өмсөг байгаа. Диско зүгээр ингээд энийг дадаа хийсэн юу авлаа гэж гинт бодоод. Тэгээ нэг юм ягаан цанц авсан юм байна. За энэ бол яах вэ? Байдаг л ягаан цанц. Энэ болохоор юм яг mandarin шиг өнгөтэй юм юу авсан. Хаг санцуутай срочгийн цамц. Ой, өөрхөн мөнгөөр авсан юм болохоор аюу тийм хайн гүзүүлж байна. За тэгээд энэ ийм бас ийм сул цамц авсан. Тэгээ энэ надад таалагдсан юм зүгээр энэ хажуудлынхаа зөвхөн энэ уяал таалагдсан. Тэгээд авсан. Тэгээ болоо. Өнгө нь яг бас юм гоё. Ийм бор шаргал юм уу? За нэг тийм үгтэй. Тэгээд нэг ийм хилэн шулан өмд авсан. Тийм. Тэгээд ийм бор джинс авсан. Энэ бор джинс болохоор нэг доогуур үл алигхийн юм тарпиз энэ их хэсэгтэй.
тий нэг юм борчин савсан. Ингээ харуул угсаал ойлгомжтой дадрын харагдчихлаа гах л та. Тэг би нэг жоохон би тийхээ жоохон бас айгүй тэгээ та нартай гоё байх шээ. Одоо нэг амар би хавдууд байгаа юм байхгүй нөө нүд маань ингээ жоохон хавдцсан тэгээд ингээд улаалттай байгаа учраас удаан ингээд камер хараа суухт бол жоохон тухгүй байна угаасаа. Тий намайг ойлгоорой. Балаавга минь ойлгохгүйсэн ч яах вэ? Огийн дөрвдүүлэх үзүүлэл шатахгүй. За тэгээд та нартай бас энэ гоё юмнуудаа ингээ үзүүлчлээ. Бас ингээд ингээ юмнуудаа хүмүүд үзүүлэх чинь аюу гоё идэх юм байна надад. Тэг гоё гайхаад өгөөрэй, үзээд өгөөрэй. Цааш нь намайг ширлээ түгээг дөгөөрэй. Тэг яах вэ? Тэг одоо ингээд энийг бичлэгээ дуусгачаад тэгээд одоо эднийг бол яах вэ ингээд яачин. Тэг маргааш нөгөөдөрс одоо буцаад рил мэлээ хийх, энд юм авчих юм чи. Юм хоол мэдсэн чи аяг нэг бахас гэдэг шиг. Баг уу хувц нөгөө авцсан чи одоо рил мэлийг хийхгүй бол одоо аяг бол цагтаа дуудагдаж. Одоо таасан. Эдгээр чинь юу яа гэм Америкт гэхдээ нөгөө нэг юм хамтарч ажиллахлаар коллаб хийхлээр ер нь бол ингээд эхлээд хувцсан дэв нэг өгч мөгөө тэгээд надад ийм промо код энэ төр өгдөг байхгүй юу? Би ер нь промо код аягүй авчихсан юмтай хамт. Тэгээд миний промо кодоор ороод авахлаар хүмүүст нь хөнгөлт өгдөг. Тэгээ надад бас юу өгдөг байхгүй юу? Одоо commission гэх юм уу? Одоо юу гэх юм одоо хувь өгөх юм уу? Тийм. Тэгдэг. Америкт бол ер нь fashion influencer гэхээр монголчууд бүр үзий яддаг. Ер нь бол яг үнэндээ яг миний Instagram дээр хийж байгаа зүйл бол fashion influencer бол мөн Америкт хийж байгаа миний юм бол. Тий. Гэтэ нэг амар алдартай инфлюенсер бол биш. Гэхдээ нөгөө нэг үзэлт маань амар сайн болохоор бас нэлээд хөөрхөн газруудаас холбогдоод надад аягүй их яаднаа. Би ч аягүй хас хөөрхөн хэдэн төгрөг $1000 $2000 $2000 авнаа. Тийм үед байна. Сайхан. Тэг яг үдээд иймэрхүү байдаг. Тэгээд би нөгөө нэг ийм контент хэрхэн хийх юм их үгээд имжлэг оруулах яах уу гэсэн ч хүмүүсээс нэлээд хүмүүс нэрээ яаж ингээ баяр болох уу гэдэг бичлэг хийж өгөөрэй гэсэн байсан. Тэг би нэг завандаа тэгж хийж өгнөө та нарт дөнгөж ингээд нэг контент хийж эхэлж байгаа хүмүүст зориулаад ерөнхийдөө нөгөө нэг юм дагагчийн тоогоо өсгөх зорилготой контент хийх нэг ондоо нэгөө зөвхөн вебс авахын тулд контент хийх шал ондоо одоо нөгөө нэг энэ бүх платформуд өөрчлөгдөд байгаа учраас бүх юм AI болоод эхлэхээр бас ондоо болоод эхэлж байна. Тэгвэл нөгөө нэг AI шууд ингээд нөгөө нэг багцлаад одоо ингээд түүдэг барьдаг болчих. Ер нь бол жоохон ер нь их сонирн болоод байгаа шүү. Тэгээд тэр энэний талаарх би дараа гоё тухтай суужгаад гоё дэлгэрэнгүй бичлэг оруулнаа. Тэгээд мөн энэний араас баг миний нөгөө нэг хамрын мис заслын талаарх бичлэг орж магадгүй гэж би хөвдөө бодож байна. Та нар юу гэж бодож байна? Тэгээд би энэний дараа угаасаа яг тэгэх юм байна. Энэний дараагийн бичлэг угаасаа яг би тэгж бодож байна. Би юу гэж бодсон бэ сая? Эдээчтэй царилаад галзрууд идэх шүү дээ. За өнөөдрийн хувьд бол ингэсгээ дуусгая. Богинохон ийм бичлэг орж ийн. Тэгээд богинохон ч гэсэн миний бичлэг үзэх дуртай. Богинохон балаа нартай баярлалаа. Яа, юу гоцоод идэг юм бэ? Харин тийм юу гоцоод идэг юм бэ? Өөний улаад унтчлаа нэг ус намайг дэлхийгээс зайлгаж ах шиг байна. За тэгээд энэ үртэл надтай хамт байсан. Миний дагагч 8000 голцсон биш утсан гэд миний AD-ш дахиад гараад ирсэн суучлаарай. Миний дагагч 8000 голцсон байсан биш дагагч яваад хуцаад унлаа. Миний YouTube сувгийн subscribers 8000 болсон байна. Одоо хэдүүлээ 10,000 гоблохын төлөө 10,000 гулаа зүтгэе. Айгу юм реклам хийх гээд байгаа мó яг яах гээд байгаа нь мэдгүй хуцаад ичгэн. За тэгээд өнөөдрийн миний бүлцэн нүртэй им ойлгох цагаан би тариатай аваад уучлаарай. Гэхдээ би угаасаа энийг дуусгачаад ойлгож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай балаа гонороо харьд шүү.